Өнөөдрийн Библийн ишлэгийг харж байхад бол те Есүс Христ дагалдагч нартайгаа үргэлжлүүлэн уулзаж тэгээд ирээдүйд юу болох талаар үргэлжлүүлэн ярьж байгааг бид нар харж байна. Дагалдагч нартай хэлэх ёстой зүйлээ бүгдийг нь хэлж дуусаад тэгээд Бурхан эзэндээ хандаж, эцэгтэй хандаж залбирч байгаа ийм залбирал байгаа. Бид нар залбирах болвол тийм ээ үнэхээр онцгой гэж боддог болоо гэвч өнөөдрийн залбирлыг харах юм бол залбирлаар дамжуулж үнэхээр Бурханы хүсэл биелэгдэхсэн байна гэдгийг бид нар харах болно. Тэр цаг гэж яриад байгаа цаг хугацаанд бол тийм ээ Есүс Христийн загалмайд цовдлогдох цаг хугацаа гэлж байгаа. Бурханы цаг хугацаа болвол Бурханы цаг хугацаа бүх зүйлүүд тэр зүйлүүд Есүс Христийн тэр загалмай дээр цовдлогдох тэр цагийг ярьсаар ирсэн билээ. Авраамыг дуудахтаа хүртэл тийм ээ чамаар дамжуулаад бүх энэ хүмүүстэй дэлхийн ертөнцийн хүмүүс өрөөгдөх болно гэж хэлж ирсэн. Энэ чиний үр удмаар гэж байгаа. Тэр удмыг бол Есүс рүү одоо төвлөрж байгааг бид нар харж байна. Тэгж амласан Бурхан өнөөдөр яг тэр зүйлээ өнөөдөр тэр гүйцэлдүүлж байгаа тэр зүйлийг бид нар энэ Иохан номноос бид нар харж байгаа. Бидний шинэ амьдрал хаана эхэлдэг вэ гэвэл тийм ээ үнэхээр Бурханы сайн мэдээг бүрэн дүүрэн ойлгоод тийм ээ Бурханы хүсэл юу вэ гэдгийг өөрийнхөө амьдрал дээр мэдэх цагт бидний жинхэнэ амьдрал эхэлж идэг. Тэрнээс өмнө бол зүгээр өмнөх үг шиг тийм номны өмнөх үг шиг тийм зүйлүүд байна гэсэн үг. Тэгээд өнөөдөртөө бидний амьдрал Есүс Христийг гэрчилж амьдрах нь бидний тэр шинэ амьдрал бөгөөд бидний шинэ зорилго болдог. Бидний амьдрал, бидний зорилго, бидний амьдралын агуулга энэ зүйлүүд маань бүгдээрээ Есүс Христийн гэрчлэлээр тогтдог байгаа. Үнэхээр та алдаршуулгадна гэж хэлж байгаа үг нь бол тийм ээ үнэхээр Есүс Христийн загалмай дээр цовдлогдож байгаа үйл явдал бол Бурханыг алдаршуулж байгаа, Бурхан Ааваа алдаршуулж байгаа үйл явдал гэсэн байна. Яагаад гэвэл тийм ээ Есүс Христийг энэ дэлхий дээр илгээсэн гол зорилго бол загалмай дээр цовдлогдож тэр нүглийг үрж дахин амьлах байсан байна. Үнэхээр бид нар амьдралдаа яаж Бурханыг алдаршуулах вэ? Бид нар тэр загалмайг бусдад гэрчлэх. Хоёрдугаар ишлэлийг харах юм бол таны надад өгсөн бүх хүнд хүүчин мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүр хэрхийг та надад өгсөн билээ гэж байгаа. Тэр өнгөрсөнд бол Бурхан Аав, Бурхан Хүү бол бүх зүйлийг хянаж удирддаг байсан. Одоо болохоор Есүс Христээр дамжуулаад Есүс Христийн загалмай дээр хийсэн үйл явдлаас болоод Есүс Христэд энэ дэлхийн бүх эрх мэдлийг өгж байгаа гэж байгаа. Есүс Христ загалмай дээр цавлагдаад дахин амьлсныхаа дараа Бурханы баруун гарт очоод тэгээд тэр газараасаа бүх зүйлийг удирдах байгаа гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ бүх эрх мэдэл нь байгаа бөгөөд энэ газар болон тэнгэр газар дахь бүх зүйлүүд Есүс Христэд мөрөгдгөө гэсэн үг. Есүс Христ нэмээ бидрийг яв гэхдээ тийм би та нартай хамт байна. Дэлхийн хязгаар хүртэл би та нарыг дагуулна гэж хэлсэн байна. Эфэ номын 4:16 дээр хэлэхдээ бид нар болвол те Есүс Христтэй хамт Бурханы баруун хаан сэнтийн баруун гар талд байгаа гэж хэлсэн байна.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бурхны хаант улсын тийм ээ бурхны тэр заларч байгаа сэнтийн тэр хамт бид нар байгаа. Бид нар тэр хамт заларсан гэсэн үг. Бидний тэр иргэншлэл бол дэлхий дээр биш харин үнэхээр бурхны орны иргэншлэлтэй гэж байгаа. Тийм учраас биднэрт ч гэсэндээ тэр эрх мэдэл байдаг бөгөөд тэр эрх мэдлээ дамжуул бид нар муурын сүнсийг хөөх чадaltaй. Бид нар үнэхээр тэр өвдсөн нэгэн өвчтөе нэгэн дээр гараа тавьж идгээх тэр бурхны эрх мэдэл биднэрт хамт байгаа. Тэр эрх мэдлийн доор юу байдаг вэ гэхээр тэнгэр газар дах бүх зүйлүүд тэр доор мөрөгдөж идэг. Муурын сүнсний харын хүчнүүд хүртэл тэндээ цухтааж идэг. Бидний сүнсний асуудал тийм ээ бидний хүчгүй байдал, сур дорой байдал тэр зүйл бүгдээрээ Есүс Христийн нэрний доор бид нэр гараа тавьж бид нэр тэр зүйлийн хандлага залбирах хэрэгтэй. Бид нар Есүс дотор энэ зүйлүүдийг бид нар Есүсийн нэрээр энэ зүйлүүдийг бид нар нураан унаах хэрэгтэй юм аа. Бидний өнгөрсөнд босон тэр зүрх сэтгэлийн тэр асуудал, шарах, тэр биднийг хоошин татдаг тэр зүйлүүд бүгдээр Есүсийн нэрээр бид нар залбирах хэрэгтэй. Муурын сүнс болвол тэ зүрх сэтгэлийн шарахаар дамжуулж бид нарыг контролдож биднийг хянжидаг. Тэр асуудлуудыг гаргаж ирж байдаг. Энэ бол ямар нэгэн тийм бясалгал хийлээгээд энэ зүйл мань алга болдог зүйл ерөөсөө биш. Бид нар муурын сүнсийг зүгээр ямар нэгэн өөр шашинд мөргөө залбираад бясалгаад бид нар энэ зүйлүүдэд эдгэж хизээж чадахгүй. Зөвхөн Есүс Христийн нэрээр бүх газар дэлхийн бүх эрх мэдэл байдаг. Тэр муурын сүнснүүдийг хөөж чаддаг тэр эрх мэдэл үнэхээр зөвхөн энийг эдгэж алга болгож чадна. Есүс Христ болохоор энэ дээр хэлэхдээ Бурхан Аав нь болохоор бүх хүмүүсийн тэр эрх мэдлийг Есүс Христэд өгсөн бөгөөд Есүс Христээр эрх мэдлийнхаа дагуу хүмүүст мөнхийн амьдралыг өгж байна амийг гэж хэлсэн байна. 3 дугаар ишлэгээр харах юм бол цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь юм а гэсэн байна. Зөвхөн ганц тэр үнэн Бурхан болвол тэр бүтээгч Бурхан. Маш олон хүмүүс маш олон Бурханы талаар ярьдаг. Тэр гэвч тэдгээр бурхнууд бол бүтээгч Бурхан биш. Тэр ганц үнэн Бурхан болвол тэр хүн төрлөختнийг энэ авралаар дамжуул Есүс сайн мэдээгээр дамжуулж аврах тэр ганц төлөвлөгөөтэй байна. Тийм учраас Есүс Христийг илгээсэн байна. Тэгээд тэр Есүсийг мэдэх нь мөнхийн амь аа гэж хэлж байна. Энэ Бурханд итгэх, энэ Бурханыг мэдээд тийм энэ Бурханд итгэх нь мөнхийн амь өөрөө. Мөнхийн амьдрал гэдээ яриад байгаа нь бид нар мөнх амьдрах дээр анхаарлаа хандуулна гэсэн үг биш. Энэ мөнхийн ам гэдэг зүйл бол тийм ээ мөнх амьдрах гэдэг тэр мөнхийн харил Бурхантай мөнхийн харилцаатайгаар бид нэр оршино гэсэн үг. Бид нар хэдийгээр энэ дэлхий дээр байхгүй болох үед тийм бид нар үргэлжлүүлэн махан бие маань нөхөх үед бид нэр сүнсээрээ Бурхантай тэр Бурханы оронд хамтдаа харилцаатай үрд мөхөд харилцаатай амьдрахыг хэлж байгаа гэсэн үг. Тиймээс бид нэр өнөөдөр Бурхантай харилцаан дотроо бид нэр эндээ баярлан хүрэх ёстой юм аа. Яагаад гэвэл тэр цорын ганц үнэн Бурхан бөгөөд бүх зүйлийг мэдэх чинь нэг юм аа. Ямар нэгэн нууцлаг зүйлүүд гэж энэ дэлхий дээр байхгүй тийм ээ. Бурхан тэр бүх зүйлийг мэддэг тэр таавар онцлог шиг зүйлүүд гэж байхгүй. Яагаад гэвэл тэр Бурханыг бүгдийг мэддэг Бурхантай хамт байх үед нууц гэдэг зүйл биднэрт байхгүй болно. Өөрөөр хэлэх юм бол надад тийм ээ тэр алдрыг өөрөөр хэлэх юм бол надад алдрыг өгч эзэн минь Бурхан минь эцэг минь би таныг загалмай дээр дамжуулж таныг алдаршуулах болно гэж хэлж байгаа.
сайн мэдээг дамжуулж Есүс Христийн сайн мэдээг дамжуулж байгаа нь бол залбирж байгаа гэсэн үг. Энэ Есүс Христийн өнөөдрийн залбирыг харах юм бол энийг бүгднийг агуулсан байгаа. Хоёрдугаар одоо сэдв тийм ээ. Есүсийн залбирсан дээр бол дагалдагчныхаа төлөө залбирсан байгаа. 11 нь дагалдагч нарынхаа төлөө залбирсан яагаад тийм чухал юм болоо? Энэ хүмүүс бол Есүс Христээр дамжуулаад тэр бүтээгч бурханд итгэсэн хүмүүс байгаа. Энэ 12 дагалдагч бол сайн мэдээг хүлээж аваад Есүс Христийг алдаршуулсан нэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс бол Есүс Христийн үгэнд итгэсэн бөгөөд бүтээгч бурханд мөн итгэсэн хүмүүс. Энэ дагалдагч нар бол Есүс Христийн тэр үзүүлсэн тэр хүч чадлыг харж исэн. Тэр муарын сүнснүүдийг хүч чадлыг зайлуулж байгаа хүч чадлыг харж исэн. Аавтайгаа харилцаж байгаа тэр үзүүлэлтүүдийг бүгднийг харсан байгаа. Энэ хүмүүс тэгээд 11-р ишлэгийг харах юм бол энэ дагалдагчныхаа төлөө залбирж байгаа залбирыг харахыг бол Бурхан Ааваасаа энэ 11 дагалдагчдыг хамгаалж өгөх тэр зүйлийг гуйж байгааг бид нар харж байна. 11 дагалдагчныг хамгаалж өгөөч. Яагаад гэвэл энэ 11 дагалдагч нар дамжуулаад сайн мэдээ цаашаа тарах учраас. Энэ Библийн цаг үед харах юм бол энэ Библийн цагт тийм ээ өнөөдөр энэ хүмүүсийн төлөө залбирч байгааг тэрнтэй адилхан сайн мэдээг тараагч нэг нь Бурханд маш үн цэнтэй байдгаа гэсэн. Энэ 11 хүн бол харин 11 хүнээр дамжуулаад тэрнээс эхлээд энэ Бурханы сайн мэдээ гэдэг зүйлд таргаж эхэлсэн. Тийм учраас Бурхан энэ 11 хамгаалж тэднийг хамгаалж бидэнд лугаад адил тэднийг байлгаач гэж залбирч байгаа. 11 дэх ишлэл дээр. 12 дугаар ишлэгийг харах юм бол тэдэнтэй хамт байхдаа би надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалцсан бөгөөд мөхлийн үгээс өөр тэдний нэгэн ч эс мөхөв. Энэ бичвэр биелэгдэхийн тулд харин одоо би танд очиноо. Би таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийг бус угаа адил тэд бас ертөнцийг бусвал ертөнд тэднийг үзэн ядсан юм а гэж. Бид нар үнэхээр мөнгөний талаа, мөнгө олохын талаар сонирхож байгаа бол тийм ээ. Энэ бол үнэхээр амжилтгүй амьдарч байгаа хүн. Яагаад гэвэл тэр хүмүүсийн Бурханы өгж байгаа сүнсээр өгж байгаа үгэнд ямар ч анхаарал хандуулахгүй харин зөвхөн мөнгөний төлөө болж байгаа энэ хүмүүс бол амьдралдаа хариултгүй хүмүүс. Бид нэр Бурханы үгээр дамжуулж ариусгагдчихэдэг. Сатан болвол тийм ээ тэр муу нүгэл үйлдэхэд үнэхээр хүмүүсийг дандаа тэгэлдүүлж унгааж идэг учраас тийм ээ дагалдагч нарыгаа гуйж залбирсан байна. Тэгээ бид нар харах юм бол Бурханы үг гэдэг бол бид нарыг унахаас тийм ээ бид нарыг тэр нүгэл үйлдэхээс үргэлж аварж идэг. Бид нарыг тэр үгээр ариусгаж идгээж идэг. (24) Есүс Христийн нэрийг бид нар үнэхээр залбирах үед тийм ээ муу арын сүнс зүхтан алга болдог. Бид нар 24 цаг тэгээд Есүс гэд хэлээд байж байгаа үгүй шүү дээ. Ягаад гэвэл муу арын сүнс буцаад ирдэг. Тэгээд тэр нүгэл үйлдвэрлэл муу арын зүйл үйлдвэрлэх нь бол бид нарыг шалгадаг, бид нарыг сордог байгаа муу арын сүнс. Тэгэхээр бид нар
харах юм бол зөвхөн үгээр дамжуулж бид нар муурын сүнсийг ялж чадна. Үнэхээр муурын сүнс өөрөө Есүс дээр ирээд ингээд унгаах гэж сориход тийм ээ Есүс юу хийсэн бэ? Зөвхөн үгээр дамжуулж муурын сүнстэй ярьсан байгаа. Тэгэхээр Бурхны үг л биш болвол тийм ээ бид нар хизээч муурын сүнсийг ялж чадахгүй. Эфес номын 6 дээр гарахтаа тийм ээ муурын сүнсний яаж дайдах талаар гардаг байгаа. Энэ бол зөвхөн үгээр дамжуулж. Тэр Бурхны үг бол тийм ээ хоёр талдаа ирдэг сэлэм шиг гэж байгаа. Үнэхээр энэ зүйлгүй болвол бид нар энэ үгийн зэвсэггүй байх юм бол мэдээж бид нар ялагдана. Амаа бид нар хуулийг зөрчих юм бол тийм ээ бид нар хуулийг зөрчих юм бол тэр хуулийнхаа хариуцлагыг хүлээдэг. Тийм учраас дагалдагч нарыг энэ үгээр дамжуулж ариусгаад тийм ээ сатан ирээд тэр хүмүүсийг сориход энэ хүмүүсийг хамгаалж өгөхийн төлөө залбирсан байна. Есүс Христийн дараагийнхын залбирсан зүйл нь гэвэл юу гэхээр энэ хүмүүсийг нэг болгохыг хамтдаа байхын төлөө залбирсан байна. Хүмүүс бол залбирахдаа мөнгөний төлөө залбирдаг. Зарим хүмүүс болохоор яаж нэг болдог вэ гэхээр мөнгө олохын төлөө нэг болдог. Эсвэл бол гольф тоглохын төлөө нэг болдог. Зарим хүмүүс болохоор улс үндэснийхээ төлөө нэг болон цуглардгаадаг. Зарим гэр бүлүүд янз бүрээр ингээд тараад алга болдог л. Гэхдээ юу тэр хүмүүсийг нэгтгэдэг вэ гэхээр тэр хүмүүсийн цус нэгтгэдэг. Яагаад гэвэл нэг гэр бүлээс гарсан учраас. Байгууллагын дотор ч гэсэндээ те үнэхээр хоёр байгууллага байна гэж бодоход хоёр байгууллага байна гэж бодоход тийм ээ тэр байгууллагыг харах юм бол үргэлж тэр дотроо зөрчилтэй байж идэг. Есүс Христ залбирахдаа би тантай тийм ээ Бурхан Аавтай тантай нэг байдагтай адилхан энэ хүмүүсийг ч гэсэндээ нэг болгож өгөөч хамтдаа байлгахын төлөө залбирсан байна. Есүс Христийн дотор Есүс Христийн үгэн дотор бид нэг болохын төлөө залбирсан байна. Бурхны ариун сүнс нь миний дотор байгаа ариун сүнс тийм ээ миний үгтэй хүсэлтэй бүх зүйлтэй нийцсэн байж нэг болж байгаа гэсэн. Тэрний төлөө бид нэр залбирч байгаа гэсэн. Би Бурхны үгтэй нийцгүй байна гэвэл Бурхантай нэг болж чадаагүй байна гэсэн үг. Би үнэхээр Бурхантай нэг биш байх юм бол би үнэхээр Бурхны хүсэж байгаа тэр ажил, тэр Бурхны ивэл, Бурхны хийж байгаа тэр зүйлүүдтэй нийцэж дотор нь хамт явж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр яаж энэ цуглаанд байгаа Бурхны дагалдагч нар нэг болж чадах юм бэ? Бурхны үгэн дотор бүгдээрээ хамтдаа нэг болж чаднаа. Бурхантай хамтдаа тэр дотор нэг болж чаддаг тэр арга бол юу вэ гэхээр яаж болдог вэ гэхээр тэр Иохан номын 14:26 дээр гарахтаа тэр ариун сүнсээр дамжуулаад бид нэр Бурхны ариун сүнс биднэрт юуг сануулж бидний дотор байснаар бид нэр тэр үгэн дотор нэг болдог гэж. Бурхны хаан дотор тэр хүн хин их мөнгөтэй, хин их амжилттай байдг нь ерөөсө хамаагүй дээр доор гэж байхгүй зөвхөн Бурхны үгэн дотор бүгдээрээ нэг. Тэгэхээр бид нэр коммунистыг үнэхээр харж болно. Коммунист бүгдээрээ нэг болно гэж ярьдаг. Гэвч энэ зүйлүүд Бурхны үгийг гуйвуулан зүгээр энэ дэлхий дээр ижил тэгш оршин гэдгээр зөвхөн материаллык байгаа эд зүйлсээрээ ижил тэгш байхаар орчуулагдаж буруу гарсаж ирсэн зүйл байгаа.
бусад хуучин гэрээг ч гэсэн бид нар харахад те бид нар эргэтгэж байдлын талаар ярьж байгааг хардаг. Гэвч өнөөдөр бид нар бурхан дотор бид нар нэг байхыг, үгэн дотор нэг байхыг ярьж байгаа. Бид нар өөрсдөө чадахгүй бөгөөд зөвхөн ариун сүнс биднэртэй хамт байж ариун сүнсний хүчээр бид нар нэг болж тэр хүчийг гаргаж ирдэг гэсэн үг. Яг 13 дахь ишлэл дээр гарч байгаа шиг харин одоо би та нарт очно. Тэдний дотор баяр баясгал минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг би ертөнцид байхдаа ярьж байна гэсэн байна. Өнөөдөр бид нэр хүссэн зүйлээ авахд бол үнэхээр энэ дэлхийн тэр түр хугацааны тэр баяр баясгалыг мэдэрдэг. Гэвч бурхны үг биднэрт юу гэж ярьж байна гэвэл бурхны үг бидний дотор орж ирэхэд бид нар бурхны хүсэл надтай хамт нийцэж нэг болж ирэхэд бид нар тэр жинхэнэ баяр баясгалыг мэдэрдэг талаар ярьж байгаа. Бид нар бурхны үгэн дээр бясалгаж эхлэхэд ариун сүнс биднэрт тэр үгний утга учирыг биднэрт илчлэн харуулж өгдөг. Тэгэхээр бид нэр тэр үгний учрыг ариун сүнсний хүчээр ойлгоод эхлэхээр тэр жинхэнэ баяр хөөрийн дотор орж эхэлнэ. Тэгэхээр үнэхээр бурхны үгийг сонсохдоо баярлан хөөрж ирдэг тэр нэгэн нь тэр хүний ирээдүйн бол үнэхээр баталгаажсан нэг юм байна гэсэн үг. Бурхны үгийг сонсохдоо тийм ээ хойрог үнэхээр хүчээр үнэхээр ирж байгаа нэг нь бол үнэхээр уучлаарай гэвч тэр хүний амьдрал бурхны ажил тэр хүний дотор байхгүй байна гэсэн бурхны. Тэр хүний амьдрал болохоор энэ дэлхийн тэр баяр баясгалан мэдхийг гол одоо зорилгоо болон явж байгаа бөгөөд тэр бурхны үгтэй ерөөсөө нийцээгүй байна гэсэн. Тэгэхээр бид нар яг тэр зөөлөн хөрс шиг өөрсдийнхөө тэр зүрх сэтгэлийг бэлтгэх хэрэгтэй. Заримдаа тийм ээ биднэрт үг өгөгдөхөд бид нар тэр яг чулуун дээр хаягдж байгаа юм шиг тийм ээ тэр хатуу хөрс шиг байж идэг. Тэгэхээр тэр үг өгөгдсөн боловч бид нар хүлээж авч чаддгүй. Тийм учраас бид нар үнэхээр бурхныг магтаж ирэхийнхаа төлөө бид нар яг тэр зөөлөн хөрс шиг үнэхээр бид нар тэр үгийг хүлээж авахдаа бэлэн тийм сүнсний байдалтайгаар бурхны өмнө эргэж зүрх сэтгэлээ бэлтгэх нь маш чухал. Тэгэх үед бурхан надад үгээ өгөхөд миний зүрх сэтгэл тэр үг нь хүрэх үед бурхны тэр ажил хийгдэж эхэлдэг. Та бүхний амьдрал тийм ээ таны бодлоор болох юм шиг байна уу? Бурхны хийснээр болох юм шиг байна уу? Та энэ асуултанд хариулах гэж үзээрэй. Тэгэхээр зарим одоо энэ байгаа хүмүүсийн те өөрийнхөө замаар те бодоор үнэхээр бурхнаас залбираад өөрийнхөө хүссэн зүйлийг авах гад байж байгаа тэр хүмүүс бас байгаа. Тэгээд үнэхээр бурхан үнэхээр таны хүссэн зүйлийг үнэхээр 1-2 удаа тийм ээ өгж магадгүй. Яг өгж байгаа юм шиг тийм. Яг бид нар хүүхдүүдтэй ч гэсэн тэгж харьцдаг шүү дээ тийм ээ. Үнэхээр 1-2 удаа харж үздэг тийм ингээд өгдөг. Гэвч тэгэхээр бид нэр хүүхдүүдтэй хүртэл тийм ээ давраачин тийм ээ энэ хүүхдийг эрхлүүлэхгүй тул бид нар тэр 2-3-аас дээшээ өгдөгүүтэй адилхан үнэхээр бурхан яг тэгж бурхан бол өөрийнхөө үгийг биелүүлэхээр цаашаа явдаг. Бурхан өөрийнхөө үгээр явдаг. Хүүхдүүд маань өөрийнхөө сургууль дээр сайн бид нар өөрсдийнхөө ажлыг сайн хийх гэж бүгдээрээ ингэж явдаг тий. Зөвхөн тэрэндээ анхаарад явдаг. Гэвч бид нар зөвхөн өөрийнхөө хүчээр хийх гэж оролдох юм бол бид нар өөрийнхөө хязгаарлалт байдалтай хизээ нэгэн цаг заавал тулдаг. Жишээ нь харъя л да.
Бид нар үнэхээр эдийн засгийн муу байдал үнэхээр ирлээ гэж бодо нийгэмд. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдийн хүсээр заавч чадахгүй тэрэндээ бид нар одоо дарлагдан амьдардаг. Тэгэхээр бид нар өөрийнхөө бизнесийг хийхдээ ч гэсэн Бурхны үгээр дамжуулан хийх хэрэгтэй. Бурхны үгийг тэгж хүлээж авахын тулд бид нар Бурхны магтаалтай хамт байх ёстой. Яагаад гэвэл бид нар тэр мөнхийн амьдралаа бид нар одоо ч гэсэнтэй тийм дотор баяр хөөртэй байж болно. Яагаад Бурхны үгээр дамжуулаад. Тэгэхээр бид нар мөнхийн амьдарч чадах нь бол зөвхөн Бурхантай хамт байж ил бид нар мөнхийн амьдарч чадна гэсэн. Магтаалаар дамжуулаад, залбирлаар дамжуулаад, үгээр дамжуулаад бид нар Бурхантай харилцдаг. Бидний хувьд үхэл гэдэг бол бидний махан бие тэр газар доор тийм ээ үнэхээр ялзраад дуусах боловч бидний сүнс Бурхантай хамт өргөлжлүүлэн амьдарсаар болно. Бид нэр өөрийнхөө тооцоолол тийм өөрийнхөө бодлогоор үнэхээр амьдарч болохгүй шүү. Бид нэр өөрийнхөө тэр замаар өөрийнхөө төлөвлөгөөнөөр явж болохгүй шүү. Үнэхээр өөрийнхөө тэр зөрүүд тэр замдаа үнэхээр наалтсаар тэрэндээ зуурсаар амьдрах юм бол бид нэр өөртөө хязгаарлалын байдал үнэхээр тулна. Бид нэр өөрийнхөө амьдралын дүгнэлтийг бид нэр одоо хийхдээ тийм ээ. Үнэхээр миний амьдрал Бурхны үгтэй хамт байх ёстой байна гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Бурхан зөвхөн Бурхны үгээр дамжуулаад би Бурхантай нэг болдог бөгөөд Бурхны үгээр дамжуулаад энэ цуглааны бүх хүмүүс бүгдээрээ нэг болдог. Бид нэр Бурхны үгийг авах ёстой тийм ээ. Бурхны үгээр ариусгах ёстой нь бол яагаад гэвэл бид нэр энэ дэлхийх биш учраас бид нэр энэ үгээр дамжуулж Бурхантай хамт нэг болдог учраас энэ дэлхийн ертөнц биднийг үзэн яддаг гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийн ертөнц тэр муу харийн сүнсээр удирдагдчихэдэг. Бид нэр Есүс Христтэй хамтдаа тэр Бурхны сэнтэд байгаа. Бидний иргэн шил Бурхны хаан тусад байдаг бөгөөд бидний ард тал бол Бурхны хаан тус. Тэр хүмүүс харин өнөөдөр юу хийх ёстой вэ гэвэл Бурхны тэр алсын харааг бариад тэр Бурхны ажлыг энэ дэлхийн ертөнцийн хийх. Бид нэр харин тэр махан биенийдээ физикал, материалын зүйлүүдэд анхаарлаа амьдрах юм бол энэ бол тэгсэн мөртлөө цуглаанд явдаг бол энэ бол жинхэнэ шашинлаг байдал болж байгаа гэсэн үг. Үнэхээр сайн мэдээг мэдгүйгээр, бүрэн ойлгохгүйгээр цуглаанд олон жил явсан хүмүүсийн шинж тэмдэг бол ийм байдаг. Тэр явал ямар ч сонголтгүйгээр тийм ээ тэр итгэлийн амьдрал нь үнэхээр амжилтгүй явж байгаа тийм байдалд хүрдэг. Есүс Христ загалмай дээр цовдлогдоход тийм ээ миний хуучин би загалмай дээр бас хамт цовдлогдсон байхгүй юу? Тэр хуучин бурхангүй амьдарч ийсэн зөвхөн өөрийгөө бодож амьдарч ийсэн Христгүйг мэдгүй амьдарч ийсэн тэр миний хуучин хүн. Есүс Христ загалмай дээр цовдлогдоход тийм ээ би Есүс Христтэй нэг болж тэр миний хуучин хүн алга болж миний амьдрал бурхантай нэг болсон. Энэ зүйл үнэхээр танд итгэл болж ивэл бид нэр өөрийнхөө тэр амьдралын тэр үе удмаасаа ирсэн тэр давтагддаг асуудлуудаа бид нэр чөлөөлөгдөж байгаа гэсэн үг. Тэр сэтгцийн асуудлуудаас бид нэр чөлөөлөгдөнө гэсэн үг. Яагаад гэвэл миний шин амьдрал Есүс Христ миний дотор амьдарч байгаа учраас миний хуучин тэр намайг зулгаадаг тэр миний гэр бүлийн тэр шугамнаас ирсэн тэр асуудлууд хүртэл надад хамаагүй. Яагаад гэвэл би өнөөдөр Есүс Христтэй хамт байгаа учраас.
Тэгээд өнөөдөр Есүс Христ биднийг өөрөө тэр хаан сентинтэй хамт аваачсан гэсэн үг. Энийг мэдгүй байх юм бол энэ дэлхийн ертөнцид дэлхий дээр амьдрах хугацаанд сайн амьдрах гал тэгээд энэ дэлхийн зүйлийг авах гад бид нэр хичээж амьдрах бол энэ бол жинхэнэ шашинлаг амьдрал. Гэтэ үнэхээр тэр энэ дэлхийн сайхан зүйлүүдийг аваад гоё ээж болно. Гэвч энэ бол тэр амьдралын гол зорилго биш юм аа. Бид нэр энэ дэлхийн хаанчлал бид нар харьяалагддаггүй шүү дээ. Бид нар өнөөдөр энэ дэлхийн өнөөдөр муурын сүнсээр харьяалагдж байгааг захирагдж байгааг мэдж байгаа. Бид нар өнөөдөр бурханд харьяалтай. Бидний иргэншил тэр хаанд улсад байгаа. Бид нар үнэхээр бурханы хаанд улсад харьяалагдж байгаа бол ертөнц биднийг үзэн ядах нь мэдээж хэрэг байхгүй юу? Тийм учраас өнөөдөр энэ муурын сүнсний тэр сорилтонд унахгүй тул бид нэр өөрийгөө тэр үнний үгээр бид нэр ариусгах хэрэгтэй юм аа гэж байгаа. Үнний үгээр ариусгах нь гэдэг нь зүгээр л ингээл ариун байхыг үзүүлнэ гэсэн үг ерөөсөө биш. Ариун юм шиг жүжиглэн гэсэн үг биш. Үнэхээр маш сайхан яриад, үнэхээр тэр ариун үгээр яриад ингээм бол хүмүүс ариун байна гэж боддог. Үгүй. Үнэхээр жинхэнэ ариун үг бидний дотроос бидрийг ариусгахыг хэлж байгаа шүү. Үнэхээр семинарын сургуульд ингээ явж байхад тийм ээ бүгдээрээ Библи барьсан гаднаасаа ингээ гоё харагддаг те үнэхээр ариун юм шиг тийж харагддаг тийм хүмүүс зөндөө байдаг. Гэвч тэр ариун гэж байгаа зүйл биш шүү. Солонгост нэг буддын коллеж байдаг. Буддагийн тэр одоо байгууллагуудаас тэр одоо байгуулсан тэр сургууль байгаа. Коллеж сургууль. Би тэр сургууль дээр сайн мэдээ тарах гэж очисон л да. Тэр лам бүгдээрээ өсөө гусцсан тий. Бүгдээрээ алхаж байгаа байж байгаа тэр сургуулийн тэр мастерууд юм шиг харагддаг. Тэнгүүдээ алхаж байгаа нь яг бүгдээрээ яг тийж алхдаг. Тэр яг семинарт байдаг тэр пасторуудтай яг адилхан явж байгаа нь тий. Тэр байж байгаа нь ариун юм шиг тийж байдаг. Гэвч бид нэр өөрсдөө ариун биш байхгүй юу? Битгий буруугаар ойлгоорой. Үнэхээр бид нэр бурхны үгээр ариусгагддаг болохоос бид нэр өөрсдөө ариун бол хизээж чадахгүй гэсэн үг. Тэр үгээр үнэн үгээр ариусгагдчихэж бид нэр үнэхээр тэр ганцхан тэр замаар бид нэр тэр муурын сүнсний тэр сорилтонд орж чадахгүй байна. Бурхны үг үнэхээр бидний дотор байхгүй бол бид нэр шууд бид нарыг аваад явна. Бурхны үг бидний дотор бизнес байхгүй. Бурхан бидний бизнес дотор байхгүй бол тэр дотор харанхуй байна гэсэн үг. Би өөрөө тийм ээ гэрлийн хүн болох ёстой. Үнээр бурхны үгээр бид нар яаж тэр мэрэгжлээ эзэмших вэ? Бурхны үгээр дамжуулаад би бизнесээ явуулах уу? Бурхны үгийн дагуу тийм ээ энэ зүйлүүдийг бид нар яаж хийх үү гэж тэр үгээр дамжуул бид нар амьдралаа авч явах нь тэр ариусгах байгаа гэсэн үг. Гэвч бид нар ихэнх хүмүүсийг харах юм бол зүгээр л бурхны үгийг авангуудаа тийм ээ юу ч олж ирсэн үнэхээр сайн сайхан л явъя. Сайн сайхан л амьдрий гэдэгт анхаардаг хүмүүс бүгдээр ихэнх нь тийм хүмүүс байдаг. Гэвч ингэж явж байгаа хүмүүс нь даанч мэдгүй тийм ээ энэ харанхуй дотор явж байгааг мэддэггүй тийм. Тэгээ санхүүгийн тэр бүрхэг байдал руу орж байгаагаа ч мэддэггүй. Өөрөө тэр мөнгө оллоо гэж бодгоо тэр санхүүгээ бурхны гэрэлт харин байх биш харин өөртөө яаж зарцуулах вэ гэдгээ эхлээ боддог гэсэн үг. Гуравдугаар зүйл залбирсан нь бол
Энэ 11 одоо дагалдагч нар дамжуулаад сайн мэдээ тарахын төлөө залбирсан байгаа. Яг бид нар шиг тийм ээ өнөөдөр бидний төлөө залбирч байгаа адилхан. Дагалдагч нараар дамжуулж сайн мэдээ тарахын төлөө Есүс залбирсан гэсэн үг. Иохан номын 17:18-ыг харах юм бол та намайг ертөндөд илгээсний адилаар би мөн тэднийг ертөндөд илгээвэ гэж байгаа. Яг Есүс Христийг Бурхан Аавын дэлхийд илгээсэн шиг. Ямар нэгэн зүйлийг хүнийг илгээхдээ ямар нэгэн зориггүйгээр илгээдэг шүү дээ. Заавал зоригтойгоор илгээдэг. Есүс Христ Бурхан энэ газар дэлхий рүү илгээхдээ зоригтой илгээсэн байна. Есүс Христ одоо өөрийнхөө дагалдагч нарыг зоригтойгоор тийм ээ энэ дэлхий рүү илгээсэн гэж байгаа. Энэ ертөнцид илгээсэн гэж. Есүс Христээр дамжуулаад энэ ертөнцөөс аврагдаад бид нар энэ ертөнцөөс аврагдаад тийм ээ энэ ертөнц рүү буцаад илгээгдэж байгаа гэж байгаа. Энэ ямар зориг вэ? Энэ бол Бурханы сайныг тарах зоригтой. Энэ бол Бурханы хаанчлалыг дамжуулах, Бурханы үгийг дамжуулах тэр алсын харааг бариад явдаг. Тийм учраас 11 дагалдагч тэр үгийг бариад энэ ертөнц рүү илгээгдэж байгаа тэр 11 дагалдагч бол хамгийн чухал хүмүүс байсан. Есүс Христийн тэр 3 жилийн тэр үйлчлэл дотроо тийм ээ үнэхээр Есүс Христ хэд хүчтэй алдартай нэр хүндтэй тэр хүмүүс ерөөсөө анхаарлаа хандуулаагүй. Үнэхээр Бурхан Есүс энд байхдаа юун дээр анхаарсан бэ? Тэр 11 дагалдагч нартаа маш анхаарлаа хандуулсан байна. Үнэхээр тэр хүмүүсийн ертөнцид үзэн ядагдаад тийм ээ ертөнцид үнэхээр үзэн ядагдах боловч үнэхээр Есүс Христ дотор баяр хөөрөөр дүүрэн байхын төлөө залбирсан байна. Энэ Бурханы алсын хараан дотор Бурханы алсын хараа биелэгдэхин төлөө явах үед тэр хүний бүх зүйлийг бэлдэж өгдөг. Тэгэхээр бид нарыг урагшин тэгж явуулж илгээж явуулдаг. Есүс Христийг энд ертөнцид илгээхдээ хүртэл Бурхан Есүсийн бүх зүйлийг бэлдсэн байсан. Би үнэхээр Бурханы илгээж байгаа тэр илч юм болвол үнэхээр энэ үгийг биелэгдэхин төлөө бүх зүйлийг Бурхан бэлдэж өгдөг. Бид нар өнөөдөр ийм нөхцөл байдал байна. Та өнөөдөр алсын хараатай юу? Таны алсын хараа юу вэ? Та өнөөдөр зүгээр идэж амьдрахын төлөө амьдарч гэнэ үү? Эсвэл бол таны амьдралын алсын хараа Бурханы үгийг тунгаглахад оршиж гэнэ үү? Гэрчлэхэд оршиж гэнэ үү? Есүс өнөөдөр бидэнд хэлж байна. Энэ дэлхийн ертөнцид сайн мэдээ тарахын төлөө үнэхээр илгээж байна. Би үнэхээр тэр хүн мөн үү? Өнөөдөр Есүсийг илгээж байгаа тэр хүн би өөрөө мөн үү? Миний ажил тэр мөн үү? Миний ажил тэр сайн мэдээг тарааж байгаа ажил мөн үү? Бид нэр ийм биш байх юм бол тийм ээ бид нэр үнэхээр Бурхантай хамт биш байх юм бол бид нэр зүгээр ертөнцид явах юм бол моор Есүс бид нар хизээж зүгээр орохгүй. Бурхантай биш байх юм бол бид нэр үнэхээр тэр нууцлаг зүйлүүдийг олохын төлөө тэрийг нээхийн төлөө тэгж явах болно. Тэр аврал гэдэг бол бид нар ертөнцөөс аврагцсан гэсэн үг. Бид нар сатан үхэл болон тэр нүглээс бид нарыг аварсан байгаа. Одоо бид нар Бурханы хаанчлалд харьяалалтай. Одоо эзэн бид нарыг буцаагаад ертөнц рүү тэр Бурханы алсын хараатайгаар бид нарыг илгээж байгаа. Яагаад би өнөөдөр Америкт байгаа вэ? Бид нар зүгээр л энэ Америкт ирсэн үү? Эсвэл бол өнөөдөр энд Бурханы бид нар энд байгаа зорилго нь Бурханы хаанчлалыг дараахын төлөө Бурханы зорилгын алсын харааг бариад бид нар энд байгаа юу? Хаашаа вэ? Бүх дэлхийн хязгаар хүртэл бүх үндэстэн рүү, бүх газар нутаг руу
бид нар хийж байгаа зүйл биш. Харин Бурхан бидний дотроос хийж байгаа. Тийм учраас Бурхан амласан байгаа тийм ээ. Энэ Бурханы самдад тараах ажил, евангелизм гэдэг бол бидний хийдэг зүйл биш. Энэ бол Бурханы ажил. Бурхан биднэртэй хамт дэлхийн хязгаар хүртэл хамт байна гэж амласан байна. Би өөрөө хийх юм бол үнэхээр хэцүү байх бөгөөд би үнэхээр угаасаа анханасаа бид нар энийг хийж чадахгүй. Харин зүгээр л бид нар Бурханы хийж байгаа зүйлийг ажиглаж байгаа нэг нь бөгөөд тийм ээ. Тэр зүйлийг нь бид нар дамжуулагч нар гэсэн үг. Евангелизм бол Бурханы сайн мэдээг тараах бол Бурханы алсын хараа, Бурханы ажил. Тийм учраас Бурхан бид нарыг тэр дэлхийн ертөнц рүү зоригтойгоор алсын хараатаар илгээж байна. Бидний хийх ёстой зүйл болвол бид нар зөв хүлээгээд Бурханы яаж ажилдгийг бид нар харах хэрэгтэй. Би Бурхан яаж ажиллахыг тийм ээ би Холливуудын төлөө залбирж байгаа хугацаанд тийм Бурхан яаж ажиллахыг би хүлээгээд хараад сууж байгаа. Би үнэхээр миний ганцхан хийж байгаа зүйл бол тийм ээ зүгээр явлаа одоо сайн мэдээ тараалаа тэгэл болоо. Бидний тэр сүм цуглааны байр бол тийм ээ бид нар Бурханы сайн мэдээ тараах тэр орчин болж байгаа гэсэн үг. Бид нэр өөрсдийнхөө бизнесийг ингэж явуулахгүй бол маш хэцүү байх болно. Бид нэр маш их хөдөлмөрлөө тийм ээ энэ дэлхийн бүхий л арга барилыг хэрэглээд бид нар үнэхээр сайн сайхан амьдрах гэж бүгчээж болно. Гэвч маш хэцүү байх болно. Тэр хавдар яагаад болдгоо? Яагаад гэвэл тэр маш их хуралдсан стресснээс болдог шүү дээ. Бид нэр тэр стрессийг бид нэр өөрөө удирдах чаддаггүй. Бид нэр тэр хавдрыг ч бид нэр удирдах чадахгүй. Бид нар үнэхээр өөрийнхөө явах юм бол бидний махан бие болон миний сүнс бүгдээрээ сөнөх болно. Бид нар өнөөдөр Бурханы тэр удирдамжийг авж гэнэ үү? Бид нар үнэхээр Бурханы удирдамжтай хамт байх юм бол бид нар тэр баяр хөөрөөр дүүрэн байх байгаад бөгөөд Бурхан бид нартай хамт байна. Бид нар энийг алсын хараа тийм ээ үнэхээр сайн мэдээний тараан түгээлт энэ евангелизм бид нар ойлгохгүй болвол ойлгохгүй байх юм бол бид нар үнэхээр маш хэцүү байх болно. Яагаад гэвэл евангелизм бол тийм Бурханы сайн мэдээ тарах хамгийн амархан ажил. Бид нар энийг ойлгож эхлэхэд тийм ээ үнэхээр бид нар энээс чөлөөлөгдөж эхэлдэг. Бид нар авралыг хүлээж авдаг. Бид нар тэр там үхэлтэй нүгэл сатануудад бид нар чөлөөлөгдөж аврагдсан хүмүүс. Бурхны өгж байгаа тэр алсын хараа зорилгыг мэдгүй байх юм бол бид нэр хизээж чөлөөлөгдөж чадахгүй. Бид нэр аль хэдийн аврал байгаа. Тэгээд бид нар үнэхээр өөрийнхөө явахаараа тий бид нар үйлж унжаад бид нар маш хэцүү байна, амьдрал хэцүү байна гэдээ ойлж унждаг. Яагаад гэвэл бид нар үнэхээр Бурханаас илгээс нэр алсын харааг мэдгүй ойлгохгүй аваагүй учраас хүлээн авахгүй байгаа учраас. Үнэхээр Бурханаас ирж байгаа тэр өгөгдсөн мишнийг бид нар өөрийнхөө амьдралд олж харж чадах юм бол бид нар Бурхан үнэхээр ажиллаж эхэлдэг. Тийм учраас өнөөдөр явах ном дээр өнөөдөр Бурхан бидний төлөө залбирсан байна. Та нарыг би илгээнэ гэж хэлсэн байна. Бид нар Бурханы үнэн үгээр ариусгагдсанараа бид нар тэр муу харийн сүнсний сорилтонд орохгүй хамгаалагддаг. Тэр бэлтгэгдсэн тэр дагалдагч нараар дамжуулаад энэ хүмүүс үгийг хүлээж авдаг. Бүх хүмүүсийг аврах тэр төлгөө байхгүй харин тийм ээ. Тэр яг тэр хүлээж авах хүмүүсийг нь хүртэл тэр бэлтгэсэн байгаа Бурхан. Тэгэхээр бид нар төлөвлөдөг юм биш. Харин бид нар зүгээр тийм байхгүй учраас бид нар бүх хүний төлөө залбирдаг. Хэрвээ тийм ээ бидний мэрэгжил, бидний ажил зүйл зүгээр л Бурхны тийм ээ ажил мэрэгжлээ эзэмшээ сурж байгаа хавцтай бид нэр эргэн тойронд байгаа бүх хүнийхээ төлөө залбирдаг. Яагаад гэвэл бидний ажил болвол
бурхны ажил хийж идэж эхэлдэг үед бидний ажил хийх ёстой ажил бол зөвхөн сайн мэдээг тараах, тунхаглах. Бид нэр зүгээр үгээр ярьж иж магадгүй. Гэвч ариун сүнс биднэр тэр хүчийг, мэрэгэн ухааныг өгч өгдөг. Бурхны ажлыг мэдгүй болвол тийм ээ. Мэдээж муу ариун сүнс бидрийг ордож эхэлдэг. Муу ариун сүнсний ажил бидний дотор хийгдэж эхэлдэг бөгөөд бидний гарын үүсээр гарч эхэлдэг. Бидний амнаас гарч эхэлдэг. Тэгээд тэр бидний эргэн тойронд байгаа тэр хамт ажиллаж байгаа тэр хүмүүсийг залгиж эхэлдэг. Гэвч тийм ээ бид нэр бурхны өгсөн алсын хараа, бурхны өгсөн зорилгыг барьж эхлэхэд бурхны ажил хийгдэж эхэлдэг юм аа. Бид нэр хэн бүрүү 100 гэдгийг ялгадаг нэгэн хүмүүс нь биш. Зөвхөн бурхан энийг хийдэг. Бид нэр өөрийнхөө хүчээр хийж байгаа юм шүү дээ. Бидний хүч чадлыг бурхан хамгаалж идэг. Бид нэр амьсгалахтаа хүртэл тийм ээ бурханы өгсөн тэр оксиженоор амьсгалж байгаа шүү дээ. Бурханы өгсөн тэр нарны гэрлээр дамжуулаад бид нэр өнөөдөр ногоо цагаагаа ургуулсан тэрийг бид нэр тэрүүгээр тижээгдэн амьдарч байгаа. Гэвч маш олон хүмүүс энэ мэдлэгийг мэдгүй байна гэдэг нь бол өнөөдөр сатан энэ боловсрлоо дамжуулаад тийм ээ та нар өөртөө амьдарч байгаа шүү. Өөрийнхөө хүчээр амьдрах хэрэгтэй гэж энэ зааж өгч байгаа. Бурхны үг бол миний амьдралын гол төв. Бурхны хаанчлал бол бурхны үг бол миний төв юм аа. Миний ажил бол миний гол төв биш. Энэ бурхнаас өгж байгаа мишн миний ажиллаар дамжуулж биелнэ. Дэлхийн намайг тойрон иргэдэг биш тийм ээ. Бурхан бурхны үгэн дээр төвлөрсөн цагт тийм ээ. Бурханы ажил хийгдэж эхэлдэг юм аа. Бид нэр Бид нар үнэхээр хүч чадал байдаг байсан бол бид нар өнөөдөр хэцүү байна гэж хэлэхгүй байх байсан тий. Бидний хүч хүртэл бурхнаас ирдэг учраас үнэхээр бид нар өөртөө төвлөрөх үедэр ямар ч хүчгүй байдаг. Үнэхээр тэр хүн тусалмаар байна тийм ээ. Тэр үнэхээр хүн тусалмаар байгаа бол тэр хүнд үнэхээр бурхны үгийг дамжуулж туслах хэрэгтэй. Хүүхдийнхаа тэр сүнсний асуудалтай, донтолтын асуудал, тэр зүйлүүдийг бид нэр боловсрал хитий сайн эзэмшүүлээд эдгэх үгүй юм аа. Үнэхээр бурхан хүүхдүүдээ бурханы үгний өмнө авчрах хэрэгтэй юм аа. Гэвч ихэнх эцэг эхчүүд энийг үл ойшоож өөрөө хүүхдүүдээ үнэхээр амжилт олгохын төлөө улам илүү хичээж идэг. Миний ажил тийм ээ, миний хийж байгаа зүйлүүд бусад хүмүүсийг аврахын төлөө ажил байх болтугай. Та бүхний ажил тийм ажил байх болтугай. Бид нэр хүмүүсийг ашиглаж тийм ээ яагаад амьдрах гэсэн. Бид нэр бурхнаар дамжуулж амьдрах ёстой. Өөрийнхөө хүснийг авахын төлөө бусдыг ашиглаж байгаа хүн бол тийм ээ бурхны ямар ч зорилготой нийцэг хүн байна гэсэн. Бурхан миний ажил дээр хамт байж хамтдаа ажиллах нь бурхан юм аа. Бурханы алсын хараатай хамт байх юм бол ийм зүйл болно. Бид нэр бусад хүмүүс ийм байхгүй бол тийм ээ. Бол бид нарыг бусад хүмүүсийг хуурж амьдрахаас өөр аргагүй тийм амьдрал амьдрал.
Муу ариун сүнс ажиллаж эхлэхэд юу болдог вэ? Бурхан тэр хүний бодол өөрчлөгдөхгүй бол тэр бодол дээр нь бүр байшин барьчдаг. Харин Бурханы үг байх үед тийм ээ. Хүмүүс өөрийгөө яагаад үнэхээр бүр ингэж сүнснээ ойлгодгүй. Би үнэхээр хүмүүст маш сайхан харилцдаг штэ. Би хүмүүст маш сайхан ханддаг штэ. Яагаад бид нэр би ийм амьдралаар амьдарч байгаа юм бол миний амьдрал яагаад болохгүй байгаа юм бэ гэж боддог. Өнөөдөр яагаад энэ бизнесийн талаар их яриад байгааг мэдэхгүй байна. Эхний номлол дээр ерөөсөн бизнесийн талаар ингэж яриаг байхад яагаад ийм олон бизнесийн талаар өнөөдөр яг яриад байгааг мэдэхгүй байна тий. Үнэхээр энийг сонсох хөстэй хүмүүс байгаа байхаа гэж ботгэж байна. Есүс Христээр дамжуулаад үгээр дамжуулаад Бурхан миний бодол, миний сэтгэл, миний хэлж байгаа үг, үйлдэл бүхэн үнэхээр Есүс Христээс дамжуулж гардаг байгаа. Бурхантай хамт байхад. Есүс Христ энд ертөнцөөр амьдарч байхдаа өөрийнхөө үгээр хизээч яриаггүй тийм ээ. Үнэхээр Бурхан эцгээс ирсэн үгийг ариун сүнсээр дүүргэлтээр тэр үгээр ярьж исэн. Тийм учраас тийм ээ Бурхан Аав Есүс Христ ариун сүнс гурвал нэг юм а гэж хэлээд байгаа. Бид нэр эзэнтэй нэг байх хэрэгтэй. Бид нэр ариун сүнсээр дүүрэх хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр Бурханы ажилд бид нараа дамжуулж гэрчлэгдэх, Бурханы хүч чадал бид нараа дамжуулж илэрх энэ зүйлийг бид ярьж байгаа. Ариун сүнсээр дүүрэн гэж байгаа нь бол бид нэр Бурханы хүсэлтэд бүрэн нийцсэн байхыг хэлж байгаа. Тийм учраас Бурханы хүч чадал надаар дамжуулж илчлэгдэн гардаг. Тэх үед миний итгэлээр дамжуулаад ариун Есүсийн хүч чадал тийм ээ тэр өвчин зовлон тэр зүйлүүдийг бүгднийг нь эдгэж эхэлдэг. Тийм учраас бид нэр ариун сүнсний дүүргэлтийн төлөө залбирдаг. Энэ бол маш гол арга байгаа. Бид нэр хэдий хичээгээд болдгоо тэр зүйлүүд байдаг. Гэвч би Бурхантай нэг болох үед Бурхан өөрийнхөө ажлыг надаар дамжуулж хийдэг. Энэс бусдаар тийм ээ бидний сэтгэхүйн тэр асуудлууд өөрөө зүгээр болно гэж хизээж байхгүй. Гэвч бид нар Бурхантай нэг болох үед Бурхантай хамт байх үед энэ зүйлүүд өөрсдөө цаанаас алга болж идэг. Тэгжээж бид нар тийм ээ энэ зүйл бид нар Бурхан энд ертөнцийн гэрч болдог. Нэг стресстэй хэрэггүй тийм ээ зүгээр л Бурхантай хамт байхад болно. Энэ Бурханы хүч чадал гэдэг зүйлийг бид нэр үнэхээр өглөө хүлээж авах хэрэгтэй. Бид нэр өдрөө тийм ээ өөрийнхөө тэр сэтгцээр амьдрахыг маш хэцүү байна. Ямар сэтгцийн тэр хүч чадлаар өнөөдрийн өдрийг бид нэр өнгөрөөх вэ те? Бид нэр ариун сүнсний хүчээр Бурхантай хамт байж ариун сүнсний хүчээр амьдрдаг. Ерөөсө хулчиж хаашаа суух хэрэггүй те харин бид нэр Есүс Христтэй хамт залбирлаараа дамжуулан бид нэр тэр хүчийг олж хамтдаа явдаг. Тэгэхээр бид нэр үнэхээр тэр мэрэгжлийн ажлын тэр зүйлүүдийг бид нэр ажил дээрээс авал мэрэгжил гэдэг зүйлийг нарийн мэрэгжил гэдэг зүйлүүдийг бид нэр ажиллаараа эзэмшиж авдаг.
Тэр хүмүүс та нар чам дээр ирэхийн тулд тань дээр ирэхийн тулд тийм ээ та тэр нарийн мэрэгжилтэй байх хэрэгтэй. Тэгж олон хүмүүс тань дээр бусад хүмүүсээс илүү сайн байх хэрэгтэй гэсэн. Бүх хүмүүс ингэ чиний нэрийг мэддэг гэдэг л бурхан тэрийг чамайг алдаршуулж өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр чамаар дамжуулаад, танаар дамжуулаад тийм ээ таны тэр нэр хүн дээр дамжуулаад нэгээр бурхан өөрөө тэр сайн мэдээг тэр хүмүүст хүргэх гэж байгаа гэсэн үг. Үнэхээр тэр хүмүүс тань дээр цугларах үед те сайн мэдээ тараагдаж эхэлдэг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө тэр амьдарч байгаа улс нутаг орчин тэгээд бас дээрэс нь өөрийнхөө ажил хийж байгаа ажлын төлөө бид нэр үнэхээр залбирах хэрэгтэй байна. Зарим хүмүүсийн тэр зөрүүд байдал үнэхээр тэр том хүмүүстэй үнэхээр зөрүүд байдал нь үнэхээр хэцүү. Яагаад гэвэл үнэхээр бусад дотор нь өөр зүйл байгаа учраас. Энэ өөрчлөгддөг тийм ээ үнэхээр өөрийнхөө тэр эргэн тойронд ажил нутаг орон тэр зүйлүүдэд үнэхээр тэр сайн мэдээг үнэхээр тарааж тэр авралыг бид нэр тарааж өгөх хэрэгтэй юм. Энийг хийхийн тулд энэ ажлыг хийхийн тулд бид нар бурхны үгэн дотор хамт байх хэрэгтэй. Тэр үед бурхны яаж ажилдгийг миний ажиллаар дамжуулаад миний хийж байгаа зүйлээр яаж ажилдгийг бид нар харах бол. Ирэх 7 хоногт энэ үгэн дотор эзэн хамт үгэн дотор үнэхээр байхад таныг өрөөж байна.